Тэгэхээр ном унших, ном цуглуулах хоёр шал ондоо хобби гэдгийг та нар мэдв үү? Би өнөөдөр өөрийнхөө цуглуулсан ном тэрнийхэн талаар хуваалцъя гэж бодлоо. Яагаад энэ бичлэгийг хийе гэж бодсон бэ гэхээр Намын баяр болж байгаа. Өнөөдөр Намын баярын хамгийн сүүлийн өдөр нь. Тэгээд унсан номоо хандивлаад буцаагаад 30% ваучер авах тийм аян байсан. Аян жиштэй тийм ивент байсан баггүй юу? Тэрээ мөнхийн үсэг паблишингаас зохион байгуулж ирсэн. Өөрийнхөө номын сан янзалж агаад тэнцэнийгээ хандивлах номнуудаа сонгож аваад тусдан тавьсан байгаа. Тэр номоо танилцуулангаа надад байдаг бүх номнуудыг би харуулъя. Тэгээд тэнцэнээс алийг нь уншсан, алийг нь уншаагүй вэ гэдгээ бас харуулъя гэж бодлоо. Миний үздэг ингээд BookTube дээр ихэвчлэн Америкийн нэгдсэн улсын хүмүүс идэх байхгүй юу? Тэрийн хувьд 1000-аас дээш нэг номтой болчих юм бол албан ёсоор намын сантай болсон гэж үздэг юм байна лээ. Тэгэхээр Монголд яг хэдэн номоос дээшээ байж ич намын сантай болсон гэж үздэг юм бол сайн мэдэхгүй. За хамгийн ихний категори маань болохоор шинжлэх ухаан болон эрүүл мэндийн номнууд гэдэг хоёулангийн цуг хийчихлээ. Тадаа! Монгол хэл дээр хэвлэгдэжсэн Дикийн ном байна. Эрдэс бай чулуулаг гэдэг. Энэ номон дотор юу байдаг вэ гэхээр ингээд төрөл бүрийн чулууны химийн томьёо, онцлог тэр гой байдлуудыг харуулж ирсэн. Хамгийн их энэ номын дэлгүүрт үзчихэд бүр ингээд шуналдаад авмаар санагдчихсэн. Тэгээд Эрдэнэт яваад ирэх хавар маань ээж маань намайг жоохон бахад энэ номыг аваад авчихсан байсан. Амар гоё. Энийг ингээд бүх чулуулуудыг уншиж дуусгасан уу гэвэл үгүй. Энэчнээс ингээд харж агаад өөртөө сонирхсон чулуулгуудаа хараад ядахгүй уншдаг байсан. Тэгээд энэчнээс зарим нэг гоё чулуунуудыг сонгож аваад би зураг болгож зурдаг байсан. Гэтэ чулуугаар нь биш, арай нэг өөр амтны хэлбэрт оруулаад ч юм уу тэгж зурдаг байлаа. Тэгээд энэ номыг уншсан уу гэвэл уншаагүй. Bill Bryce-ны шинжлэх ухааны товч түүх гэдэг ном байна. Би ер нь бол шинжлэх ухааны номонд маш их дуртай. Хорвоогийн үүсэл ингээд яагаад гэдэг асуултны хариултыг нь мэдэх надад үнэхээр сонирхолтой санагддаг. Тэгээд одоогийн байдлаар би авсан шинжлэх ухаан эрүүл мэндийн номнуудаас тэгж их бол уншаагүй. Яг одоо надад хэрэгтэй байгаа ном, тухайн үед ямар ном уншмаар санагдчихээн тэрийг уншаад явдаг. Тэгээд энийг болохоор ер нь ингээд шинжлэх ухаан эрүүл мэндийн номыг нь тарих хэмжээ сэрэг байгаа үедээ уншихвал зүгээр санагддаг байхгүй. Орой унтахаас өмнө ч юм уу аль эсвэл өглөө эрт шууд босоод уншиж би болж чаддаггүй. Nebco Publishing-аас гаргасан. Би ер нь Nebco-гийн номнуудад дуртай. Яагаад тэгэхээр Nebco айгүй тийм шинжлэх ухааны гой номнууд гаргадаг. Тийм түүхэн сэдвтэй номнууд их гаргадаг. Энэ монгол хэл дээр байгаа. Та нар анзаарч та нарт ингээд харуулах юм бол би ихэнх номныхоо бүх бүлгүүдийг ингээд ийм тусгаарлагчаар тусгаарлаждаг байхгүй юу? Яагаад гэхээр уншиж явцдаа за энэ бүлэг удахгүй дуусгаж байгаа юм байна. Ийм жижигхэн ийм амжилтанд хүрч байгаа юм шиг санагддаг нэг бүлэг дуусгахад. Хэдий би ном унших дуртай ч гэсэн заримдаа ингээд бүр ингээд залхуутай санагдахаар үе байна шүү дээ. Тэр үедээ ингээд эднэрийг хийгээд хараад урам аваад номоо үргэлжлүүлээд уншдаг байгаа. Тэгээд би өөрөө ч гэсэн яг ийм юмаа хийж тайвширдаг, стрессээ тайлдаг, бичлэг хийж стрессээ тайлдаг. Энэ номыг уншсноо гэвэл уншаагүй, саяхан авсан. Гомбрийн дэлхийн бяцхан түүх гэдэг ном байна. Гомбрийн урлагийн түүх гэдэг том зузаан саарал ном байдаг. Тэр ном нь ер нь бол хувийн нийтлийн үеэс орчин үеийн бүх урлагийн юуг харуулдаг хгүй юу? Чи юу яах вэ? Миний өөр дээр суух уу? Тэг өөр дээр шүүчих тий. Одоо Nebco дахиад хэвлэлтэнд гаргахгүй л бол одоо second hand ингээд номын группүүдээр бол 100-аас эхэлдэг хамгийн доод өмнө нь би тэр ном цохонтой санагдаад авч чаддаггүй. Тэгээд дэлхийн бяцхан түүх нь болохоор яг жоохон хүүхдүүдэд ойлгомжтой байдлаар тий хүүхдүүдэд уншаад зориулсан байдлаар энэ номоо биччихсэн юм байна лээ. Саяхан авсан уншиж эхлэхгүй байгаа. Харж байгаа бол би ингээд номнуудтай хавтас хийчдэг. Энэ хавтас маань болохоор яг юм номын хавтас гэдэг бүр тусгай зориулсан хавтас байхгүй юу? Наачаад гоё харагдана. Яг уншаад ингээд хөдөлгөөд хэрэглээр энэ дотор нь хий ороод үрчигээд эхэлдэг. Би 2 удаа яг номон зориулсан хавтас ашиглахад бол хоёлаа тэгжсэн. Өнгөгүй хуулга ашиглахаар бол ерөөсөө тэгдэггүй. Өнгөгүй хуулгыг наагаад
буруу наачаад буцаагаад авахд бол хэцүү. Гэтэ нэг наацсан бахад ерөөсөө тэгж голд нь хий ороод ч юм уу тэгж үрчлээддэггүй. Тэгээд энэ яхав. Тэгээд нэг юм болсон юм аа. Cosmos Carl Sagan-ы ийм ном байна. Харж байгаачлаа яг адилхан онцгойлолттой хийсэн. Одоогоо орон сансрын тухай ном. Уншихад яг эхлэл хэсгийг нь голоос нь хайлт харсан. Ер нь жоохон сайн тухтай суугаад судалж ил уншихгүй байл одоо уран зохиолын ном шиг шинжлэх ухааны номыг уншина гэж бол байхгүй. Тэгээд монгол хэл дээр харах уншаагүй бас амар хүнд зөө. Тэрэл нь ингээд ийм гялгар хултаас шиг. Хонгор миний унаа. Тэгээд ер нь би бодохдоо ийм хултаас шиг цаасан дээр зургнууд аягүй сайн гардаг. Гэхдээ хүнд болтой юм шиг санагдав. Ер нь хүнд номнуудаа гадуур авч яваад уншина гэдэг жоохон төвхтэй байдаг. Тэгэхээр би энэ номыг гэртээ суугаад уншина гэдэг хэцүү. Би ихэнх номоо дандаа автобусанд юм уу замд явж байхдаа уншдаг байхгүй юу? Яг заримдаа ингээд гэртээ ойрон унтахаас өмнө ч юм уу уншдаг тохиолдол байна. Гэтэл ихэнх номоо автобусын дотор уншиж дуусгадаг. Дараагаар нь ургуулгад учир би гээд энэ номыг айгүй хобби гэж авсан. Бас ингээд юм хулдаасан энэ дотор гэрийн тасалгааны ургамлуудын тайлбарыг юм бичсэн байна. Гэхдээ манай гэрт байдаг ургамлууд дийлийнх нь энэ номон дээр байдаггүй. Цаашдаа авна гэд бодсон ургамлууд дийлийнх нь энэ номон дээр байдаг болохоор би ингээд хадгалаад байдаг. Энэ бол ингээ айгүй гоё юу ярьжсэн юм. Утас ярьжсэн. Тэгээ энэ яг одоо ингээд нэг сувенирийн шинжтэй ном болсон байна. Яг байдаг ургамлуудаа аваад ирэх юм бол юу байх вэ? Энэ ном унших баха. Тэгээд харж байгаадаас авах ургамлуудын талаар уншингууд за энийг авахыг бэлэх хэрэгтэй юм байна гэсэн нэлээд ургамлууд байгаа. Ягаад тэгэхээр манай гэрийн нарны нөхцөлд нэлээд ургамл манд харахааргүй байсан. Төвхтэй санагддаг юм нь шүү дээ. Хэмжээ. Энэ номын хэмжээ. Энэ ингээд босоогоорч тэр хөндлөнгөөрөөч тэр ерөөсөө бусад номнуудтай зохицдоггүй, шүүгэн дотор багтдаггүй. Яг энэ бараг л квадрат хэлбэртэй зөө. Энэ дээр ингээд жоохон одоо томтэй иймэрхүү хэмжээтэй байсан ч гэсэн иймэрхүү хэмжээтэй байвал хамаагүй амар санагдах болсон бахана. Тэгээ нэг юм болсон байт юм аа. Некгоогоос гарч ирсэн нойрны шинжлэх ухаан гэдэг ном байна. Би яг Why We Sleep гэдэг номыг хайгаад монгол хэл дээр байдаг ч илүү байдаггүй ч илүү англи хэл дээр бол байсан. Гэтэ би тэр номыг англи хэл дээр бол унших хүсээгүй. Монгол хэл дээр уншиж ингээд нойрны шинжлэх ухаан хэлээд монгол хэл дээр нэг ойлголттой болцоод дараа нь англи хэл дээр хин уншвал илүү ойлгох гэж бодсон байхгүй юу. Тэгээд эхний ээлжийн нойрны шинжлэх ухаан гэдэг энэ номыг өмнө нь хайрлагдчихсэн ном. Өмнө нь өөр хүн уншижсэн. Тэгээд өмнө нь хайрлагдчихсэн ном гэдэг одоноос яриад явчихъя. Тийм ном байгаа. Анзаарч ирсэн бол Дикийн номнуудын доторх текст хуваарлалт нь надад жоохон хэцүү санагддаг. Хичнээн гоё мэдээлэлтэй ч гэсэн надад текст хуваарлалт нь жоохон төвөгтэй санагддаг. Ингээд уншаад явж байхад миний хараа энд нэг текст байлаа гэхэд энд дэдэг текст рүү ингээд гүйдэдэг юм уу? Тэр нь тэгээд жоохон уншаад хөвгтэйдэг. Бусдаар бол гоё санагдсан. Энэ яг өөртөөх нь нэг юм нэрийн онцлог шиг ихэнх дийгийн номнууд бүгдээрээ яг тийм. За дараагаар нь Пингвинээс гаргаж ирсэн Тархиа хурцлыг гэдэг ном байна. Харж байгаа бол энэ ингээд хүчлээдсэн. Шинжлэх ухаан талаасаа би яг тархи маань яаж ажилладаг вэ гэдгийг мэдхэд бол сонирхолтой. Тэгээд уншаад явж байгаад би голоос нь хайцсан. Одоо дахиад эхнээс нь уншина гэж боддгоо. Би энэ номын агуулгыг 100% бол угаасаа ойлгож чадахгүй нэг уншилтаар. Ядаж чихний удаагийнхаа уншилтаар би 70% та ойлгохыг хүсдэг байхгүй юу? Мэргэжлийн хэллэгүүд гэж байгаа. Яг ингээд би тэр мэргэжлэр яваагүй болохоор зарим нэг одоо тархины бүтцийг хичнээн надад үгээр тайлбарлаад зураг харуулж байгаа ч гэсэн би тэрнийг ойлгохгүй байх үед байдаг. Тийм болохоор яг одоо эд хичээлтэй байгаа үедээ би энэ номоо уншихгүйгээр арай хөнгөн ном уншия гэж бодож байгаа. Тэгээд тэр номоо баруун одоо уншаад дуусчихин. Даггар гэдэг ном байна. Нэг хэсэг бас яг юм сахар ном айгу вайрал болж исэн юм аа. Ингээд айгу яригдчихсэн. Яг тэр үедээ л би нөлөөнд нь аваад ороод авчихсан юм шиг санагддаг. Яг
уншиж дуусгаагүй га. Гэхдээ эхний хэдэн бүлгийг нь бол уншиж үзсэн. Ингээд ном байна. Энэ номыг би өөрөө худалдаж авч байгаагүй. Намайг абсолют хилээдэд сурдаг байхад манай IELTS-ийн writing юм багш. Манай номыг орчуулад зохиолчтой нь холбогдоод тэгээд Монголд зориулаад ийм тусгай сүрьегийн бүлэг нэмж бичиж өгсөн гэдэг хэлсэн. Тэгээд энэ номыг багш маань биелүүлсэн байгаа. Дараачих нь болохоор өөрийнхөө дуур тавьгээд ийм 1-2 тухай батнаар энийг би сая 5 дахь өдөр Альфа Book-ээс авсан 2 батны хоёлаа хямдраад 6000 болсон. Нэг нь 6000, нэг нь 6000 гээд 12000. Энэ номыг яг авч уншия гэж бодоод төлөвлөсөн байсан. Яг энэ номтой хамт тэр Vagina Bible байна. Би бол ингээд эмэгтэй хүн. Тэгэнгүүт миний ингээд намайг эмэгтэй болгож байгаа тэр зүйлийг би судалж үзээд мэдээд танин мэдэх нь надад маш чухал санагддаг байна. Хэрэг би ингээд өөрийнхөө би физиологийн онцлогийг нь таньж мэдэхгүй болвол өөрхөн тэр чинь таньж мэдээд тэр зүйлд анхаарад халамжлан гэж байхгүй шүү дээ. Тийм болохоор ингээд эмэгтэйчүүдийнхээ эрүүл мэндийн төлөө би ингээд ийм 3 ном байна. Энэчнээс би Vagina Bible-ийг ингээд эхлүүлээд уншчихсан байгаа. Бас голоос нь хайцсан. Яг тэгэхээр автобусны дотор уншихад эвгүй ном. Үнэхээр эвгүй зоригнууд гарч ирдэг шүү дээ энэ номонд дэр чинь. Тэгэхээр эвгүй гэж хэлж байгаа нь олон нийтийн газар одоо 18-аас доош хүүхдүүд байгаа. 16-аас доош хүүхдүүд байгаа. За тэгмүүд жаахан хуучин сэтгэлгээтэй хүмүүс ч бас тийм дунд байгаа. Тэгээд энэ номыг уншиж байгаад би ямар нэгэн байдлаар автобусны дотор асуудал төрөх хүсээгүй. Тийм болохоор автобусны дотор уншиж чадахгүй гэртээ уншаад тэгээд уншиж байгаа дунтаад байсан болохоор нэгдүгээр хойшин тавьсан байгаа. Амьсгал болох үсгээд би энэ номыг хамгийн ариун оюун YouTube-ийн үзэж байгаад мэдээж авч ирсэн. Энийгт бүр ингээд би яг энэ номыг уншиж байхдаа ингээд бүр уйлаад нөхөр дээрээ очиод чиний ингээд нэг амьсгал авч байгаа чинь бүр ямар гайхалтай зүйл гэж бодчих ингээд тэгээд би ингээд миний үзэг туртай хүн энэ номыг уншаад айгүй өндөр сэтгэл авсан болохоор би бас энэ номонд боломж олгоод уншиж үзье гэж бодсон. Тэгээд ингээд зөв амьсгалах, зөв арга техникээр амьсгалах гэдэг чинь одоо айгүй чухал зүйл болчихсон шүү дээ. Хэрвээ ингээд байнга хамаар амьсгалдаг байх юм бол эрүүний хөгжилд ороод ингээд эрүүгүй болчдөг ч юм уу. Тиймэрхүү юмнууд би саяхнаас олж мэдсэн. Тэгээд аль болох зөв амьсгалах тий гэдэг талаар анхаарч байгаа. Тэгээд ямарчтай энэ номыг бас Намын баяр дээр шинээр авсан. Арайхан уншиж амжаагүй байна. Магадгүй чи хэн нэгэнтэй ярилцах хэрэгтэй байх гэдэг юм. Энэ минь авъя гэж бодож исэн ном биш байхгүй юу? Азуур дээр 3 ном 30% гэж хэмнэрсэн байсан. Тэгээд би 2 ном сонгож авчаад 3 дахь ном нь тэнцэнээс авах ном үнэхээр байгаагүй юм. Яг миний сонирхож исэн ном. Тэгээд харж байгаад стил готрлыг ялан дийлсэн цэцлэгийн урам сэргээж ухаал хавлах бүтээл гэхээр нь ер нь ингээд сэтгэл зүйтэй холбоотой ном юм байна гэж ойлгоод тэгээд сэтгэл зүйтэй анхаарах зорилгоор энэ номыг авсан байгаа. Монголоос гаргасан Дархлаа гэдэг ном байна. Энэ номыг бас би эхлүүлээл орхисон байгаа. Харж байгаачлан ингээд өнгөгүй хулга наацсан байгаа байхгүй юу? Өнгөгүй хулга наацсан ч гэсэн ингээд уншаад үтсэн гэхэд ерөөсөө ийм хүчлээсэн юм байдаггүй. Тэрний гоё даваа талтай. Энэ номыг бол өөртөө үлдэнэ. Дараагаар нь та юунаас бүтсэн бэ гэдэг ийм ном байна. Бас ингээд өөрийнхөө бие хүн ингээд бод шинжлэх ухаан талаас нь ингээд тайлбарласан ном гэж би ойлгоод авч ирсэн. Бас хараахан уншиж эхлэегүй. Цон шинээрээ байгаа. Гадуур хавцтай. За хамгийн сүүлд нь эсийн дуулал гэдэг англи нэр нь Song of the Sea байсан баха. Энэ номыг бас уншиж эхлээд би голоос нь хайцсан байгаа. Нилээн зузаан авч явахын түүхтэй тэгээд гэртээ уншихаар унтаад байдаг болохоор төрдөө хойш нь тавьчихсан байгаа. Мөн шинжлэх ухааны ном болохоор дараагийн категори бол хувь хүний хөгжлийн номнууд. Хамгийн түрүүнд би өглөөний 5 цагийн клуб гэдэг энэ номыг уншиж байгаа. Яг одоогийн байдлаар уншаад одоо энэ хэсэг нь үлдсэн байгаа. Сонирхолтой ном, үнэхээр сонирхолтой ном. Гэхдээ жоохон үг үсгийн алдаатай ч юм уу, зарим нэг өгүүлбэр зүй алдаатай юм шиг санагддаг. Магадгүй зохиолч нь өөрөө тийм сонин ойлгогдохгүй өгүүлбэр
дээр бичээ тэрийг нь монгол руу орчуулсан байж магадгүй л дээ. Гэхдээ л ер нь Мирсээр ингээд 5 уншаад ч ойлгохгүй өгүүлбэрүүд байдаг. Хоорондоо өгүүлбэрийн эхлэл болон өгүүлбэрийн төгсгөл хоёр нь хоорондоо талтгаар яриагаар хэлэх юм бол би өчигдөр усанд ороод хоол хийгээд унтна. Унтна гэд одоо цагийн наагаар төгссөн биз дээ. Одоо цагийн наа гэдэг баха. Тэгвэл унтсан гэвэл илүү их ойлгомжтой болох гэдэг унтна биччихсэн. Тэгээд надад үг хүсгийн алдаатай өгүүлбэр зүйтэй алдаатай номнууд ер нь бол маш онцгой санагддаг. Яагаад гэвэл нэгт орчуулагчийн ур чадвар харагдана, хоёр редакторын ур чадвар ажиглагдана. За үг хүсгийн алдаан дээр одоо тэгээд ганц хоёрыг бол ойлгож болно. Гэхдээ компьютерийн шивэлтийн алдаа гэж байдаг шүү дээ. Одоо энэ G2 хоорондоо ойрхон байдаг болохоор санамсаргууд харагдсан ч юм уу. Иймэрхүү алдааг би хүлээн зөвшөөрөх дурггүй. Яагаад гэвэл энэ чинь хянан шалгадаг хүн байгаа шүү дээ. Тийм байхад тэр хүн надад ажиллаа дутуу хийгээд байгаа юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Алдаа гарахгүй хүн гэж байдаг. Гэхдээ нэг алдахад хангалттай хоёр бол болно. Тэрнээс дээш нэгэн алдаад ирэхэд төвөгтэй. Шууд үнэхээр төвөгтэй байдаг. Яг энэ номын редактор орчуулагчийг би муулж байгаа юм шүү. Зүгээр л яг надад төрсэн сэтгэл нь одоо ном уншаад явж байхад юм байна. Баян аав, ядуу аавын эхний бүлэг, дараагаар нь хурам эхлэл гээд хоёр дахь ном нь Баян аав, ядуу аав хоёрыг би уншиж байгаад голоос нь нас хайчихсан байгаа. Уул нь маш өтөх зүтгэлтэй уншиж ирсэн юм аа. Ном болгоны ард талд нь тэмдэглэл гэдэг хэсэг байдаг. Тэрэн дээр нь зориулаад би ингээд мемо цаасны иргэн бичээд уншиж байсан. За хурам эхлэл гээд энэ ер нь бол энэ санхүү эдийн засгийн холбогдлолтой номнууд байгаа шүү дээ. Тэгээд хувийн санхүүтэй холбоотой энэ хоёр номыг аваад хараахан уншиж дуусгаагүй байна. Дараагаар нь бас санхүү эдийн засаг хувь хүний хөгжилтэй холбоотой Ray Dalio-гийн энэ хоёр ном байна. Эхнийх нь Principle буюу зарчмууд, хоёр дахь нь даван туулах зарчмууд гэдэг 1-2 дугаар бүтчих гэх юм уу. Хамгийн анх энэ номыг Absolute Elite намайг сурдаг байхад манай англи хэлний багш бүлгээр нөгөөд уншаад энэ товч тэмдэглэл бичүүлж авдаг байсан. Тэрийг бол үнэхээр горилддаг байсан. Тэгээд дараа нь яг хэрэгтэй ном гэдгийг нь ойлгоод надад англи хэл дээр PDF-ээр байдаг болохоор монгол хэл дээр энэ номыг худалдаж авч ирсэн. Энэ хоёр ном байна. Маш алдартай хүчирхэгчлэлтийн 48 хэл гэх ном байна. Энэ номыг би бас уншиж эхлээд голоос нь хайсан. Харж байгаа жишээ ингээд хэрэгтэй эсгүүдээ ингээд тэмдэглээд авсан. Яг автомат дотор уншаад явхад бол гоё ном. Гэхдээ хэвлэлтийн хэмжээ нь миний өдөр тутмын амьдралд нэг тийм таардаггүй юм. Яг тэгэхээр надад хуучин ингээд би цүнхэн дотор ээж авч явдаг байсан. Тэгж жаад болоод би хоёр яг зөвхөн ном хийгээд аваад явахд зориулсан жижигэн цүнхтэй болсон. Тэгээ тэрний дотор нэгэнд нь таарад нэгэнд нь таардаггүй. Эмхтэй юм ном байна. Гүн үйл тэгээд Кэл Ньюпортын ном байна. Энэ чинь ковид үеэр анх мэдэж авч байсан. Яаж мэдэж авч ирсэн бэ гэх юм бол манай хашчуу холын ихч хоёр яг тэр үед 20,000 төгрөгөөр 30 хоногийн одоогийнхоор хувь хүний хөгжлийн сургалт зохион байгуулж ирсэн баггүй юу? Би 5,000 төгрөг хэлв. Би яг тэр үед ээжээсээ ингэж мөнгө гуйцаад ээжээ ингэж миний хоёр дуртай инфлюенсер ингэ нөлөөлөгч ийм хийж байна. Би ингэ орж үзээд ингэж яаж болох вэ гэхэд болно окей гэд. Тэгээд хамгийн анхны тэнэс анагч гүн үйл гэдэг номын талаар яриад нэлээ хожим хонь энэ номыг аваад уншиж дуусгаж ирсэн. Энэ бол яг миний хувьд ширээний ном гэж хэлнэ. Одоо ширээний ном гэхээс илүү байнга уншиж доторх нэлээд сэргээж авах хэрэгтэй ном гэж боддог. Миний мэрэгчлээ энэ гүн үйл гэдэг чадвар маш уялдаа юм. Ягт холбоотой байд юм шиг санагдаад одоогийн байдлаар энэ номоо дахиж уншина гэж төлөвлөсөн байгаа. Дараагаар нь тогтун байхын гол түлхүүр яаж ч яваад энэ номыг олоод аваад уншсан байсан. Ойрхон уншиж сэргээх ном гэж хэлэхгүй. Жилдээ нэг удаа ч юм уу, 2 жилдээ нэг удаа ч юм уу уншаад доторх мэдлэгээ сэргээгээд авчвал зүгээр санагдав. Энэ ном хоёр ном маань бол миний дуртай номнууд. Joy at Work.
Мари Кондогийн хамгийн ихний алдартай ном байдаг шүү дээ. Эмх зэгцсийн тухай. Тэгээд надад тэр номноос илүү амьдралын эмх зэгц буюу тэр би ойлгохдоо тэр ном гэрт байдаг эмх зэгц гэж бодсон. Энэ болохоор ажлын эмх зэгцийн талаар байсан. Тэгээд би жоохон замбраагүй хүн нэг эмх зэгцтэй болгож тавьчаад тэрийгэ хадгалахгүй ингээд замбраагүй болгож байгаа дахиж нэг эмхэлж зэгцэлдэг хүн баггүй юу. Тэгээд энэ номыг уншаад надад хэрэг болно гэж бодсон. Бас эхлүүлчихэд хайцсан байгаа. Хараахан уншиж дуусгаагүй. Дараагаар нь ууртад туслах ухаан гэд манай багшаас өгсөн миний төрсөн өдрийн бэлгийн ном байна. Энийг уншиж эхлэхгүй байгаа. Нэг waitlist-д байгаа. Хүлээлгийн жагсаал. The Girl in My Mirror. Би энэ номыг ер нь бол 3-4 удаа эхэлж уншиж байсан. Би хэзээ ч дуусгаж байгаагүй. Ингээд бүлгээр нь уншаад хойдлынхаа асуултанд ингээд өөрийнхөө дэвтэр дээр хариулж бичээд уншсан бүлгүүдээ би бодчихсон. Танаас харуулъя. Нэг бол та ингээд өнгөрнөөр бодчихсон. Тэгээд энэ номыг уншиж дуусгачаад зарахгүйгээр дүүдээ ч юм уу ойрт төвөндөө өгнө гэж боддог. Яг миний номын шүүгэнд ингээд зай эзлээд хадгалахгүй хэмжээний ном гэж бол би бодоогүй. Тэгэхээр надад төрсөн өдрийн бэлгэнд иржсэн төс бүсийн гайхамшиг болон минимализм бидний бит хоёр гэдэг энэ хоёр ном байгаа. Айгүй хөрхөн нэмгэн 3 ном байна. Намтрын тухай ном. Энэ Стивен Хокингийн тухай уншаагүй байгаа. Кейтийн тухай уншаад эхэлчихсэн голоос нь ачсан. Энэ болохоор нэг Америк нэгдсэн улсын эрүүл мэндийн байгууллагын ном заяа. Эрүүл мэндийн байгууллагад ингэж гартаа хатгадаг нэг компани групп яаж амжилтанд хүрч яаж сүрсэн ч юм уу яг тийм ном байгаа. Хоёр нь англи хэл дээр, нэг нь монгол хэл дээр. Маш товчгоо явчихё. Одоо цаг хугацааны товч түүх гээд энэ ном байна. Энэ номыг зэр англи хэл дээр нь уншаад бол би бол ойлгохгүй юм билээ. Энийг монгол хэл дээр нь авч агаад хооронд нь хослуулаад уншвал зүгээр санагдсан. Thinking Fast and Slow бас тэрэгтэй холбоотой ном. Уншиж агаад бас голоос нь хайчихсан. Ер нь сонирхолтой ном. Одоо энэ номны нэг гоё юм нь шүү дээ. Байж байгаа л нэг юм судалгааны юм явуулдаг зэ. Одоо энэ ер нь бол ингээд ганц судалгааны үр дүнгийн тайлангийн ном баггүй юу? Тэгдэг. Ийм судалгаа хийхэд хариу үр дүн нь ингэж гарсан байна. Хүний тарих ингэж ажилладаг. Харж байгаа ажлан ингээд мэдгүй үг идрээ энд ингээд тодруулчихсан баа. Энэ ном өнгөр. Дараачихын The Silk Road торгоны зам. Гадаад зохиолчийн ном. Би тэгээд Монгол торгоны замын талаар ийм сайн судалгаа шинжилгээтэй Монгол зохиолчийн ном байвал би тэр номыг бол уншина. Энэ ямар ч ийм хөрхөн зузаан. Ингээд хараахан уншиж эхлэхгүй байгаа. Тэгж яагаад хоёрдугаар битэн авна гэж боддог. Энэ The Body Keeps the Score. Энэ нас сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар ингээд өөрийнхөө inner child-тэй дотоод хүүхдийн эмчлэг гэж хэлдэг шүү дээ. Одоо бол ер нь тэрний тухай ном бас эхлүүлээд хайчихсан. Харж байгаа ажлаа англи номнуудыг уншихад надад жоохон төвхтэй санагддаг. Юм миний англи хэлний мэдлэг хангалттай хүрдэггүй байхгүй юу? Тэгээд юм шинжлэх ухааны номнуудыг үг хэлбэр бүрийг нь ойлгомоор санагддаг. Уран зохиолын ном бол яах вэ? Ингээд уншиж байгаад нэг үг юм хоёр үг ойлгохгүй байх окей no problem. Дараачих нөгөөлбөрийг уншаад өмнөх утга санааг нь ингээд тамгалж. Шинжлэх ухааны номнууд бол тэгэхэд хэцүү. Энэ ингээд миний мэдгүй үгийн чагсаалтууд байна. Уншиж байгаад голоос нь хатсан гэсэн эхний чаптраас, хоёр дахь чаптраас, гурав дахь бүлгүүдээс гэж ингээд хөрхөн. Айгүй сэтгэл гаргаж уншнаа. Англи номнууд бол уншиж дуусахгүй болохоос миний хамгийн дуртай динозаврын ном байна. Би динозаврт дуртай, сонирхолтой. Тэгээд ер нь ингээд динозаврын талаар бас ингээд зурэг гэж боддог байхгүй юу? Яагаад тэгээд динозавр дуртай гэхээр нэг хамгийн анх динозаврыг өндгөлдөг амьтан гэдгийг Монгол улсаас олдсон олдвораас бид нар мэдэж авсан. Дэлхийд даяараа мэдэж авсан. Дараагаар нь динозавр хүйтэн системтэй биш халуун системтэй болж таарсан. Би нэг IELTS-ийн нэг грейдинг өөртөө болж мэдчихсэн. Тэгээд ер нь бол маш сонирхолтой санагдаад ингээд
динозаврын тухай сонирхолтой номнуудыг цуглуулах дуртай. Ер нь амьтдад айгуу сонирхолтой гэх юм. Ер нь мэдлэг дуртай. Мэдэх дургуун гэж аахгүй л би. За миний хайртай Twilight-ийн цувралууд байна. Би бас яг нэг юуг нь нэг цувралыг нь олохгүй байна. Уул надад бүгдээрээ битгахгүй юу? Би яг нэг газар өөр сүлмөц юм шиг байна. Twilight-ийн цувралууд бүгдээрээ англи хэлээр. Тэгээд киногийн жүжиг дуртай, номын жүжиг дуртай одоогийн байдлаар хамгийн ихний энэ цувралыг нь уншаад дуусчихсан байна. Болонгийн ихтгэлээр ингээд муудчихсан. Англи хэл дээр ингээд надад ном уншихаар, уран зохиолын ном уншихаар би үйл явдлуудыг тэм ч ихсэн сандаггүй гэх юм уу. Монгол хэл дээр уншсантай харьцуулахад тийм болохоор англи хэл дээр ном унших чадвараа сайжруулахыг маш их хүсдэг. Дараачих нь миний хайртай цуврал бол Хатагтай Перегриний Асрамжийн газар гэдэг цуврал байна. Хамгийн анх нэгдүгээр битийг уншаад дуусгачихсан. Кино ном 2 бол үнэхээр тэнгэр газрын ялгаатай. Би бол номын санал болгоно. Кино гоё л доо. Гэтэ номын уншаарай. Тэгээд ингээд надад бүтэн цувралаараа байна. Нэг өдөр уншиж дуусгана. Зя Монгол зохиолчдын Монгол бүтээлүүд. Надад яг одоо бэлэн байгаа. Хамгийн нэгтийн Г. Аюур заны Бөөгийн томог байна. Бас уншаад ихлүүдэд хайчихсан. Дахин сонирхолтой санагдаад байсан юм а тухайн үед. Энийг сонирхолтой зарцсан, сонирхолгүй ч байсан. Заавал уншиж дуусгана. Би өмнө нь яг энэ зохиолчийн шүгдэн уншиж ийсэн. Яг үнийг хэлэх би шүгдэн уншаад надад тэмчих таалагдаагүй. Их тэрхий өндөр хүлээлт тавьсан юм шиг санагддаг байхгүй юу? Тэр номыг авах уншихтаа. Тэгээд үйл явдлууд нь яг гоё гэхдээ би эцэс тэр номын гол утга санааг ойлгоогүй юм шиг санагддаг. Манан Бодангийн 1-2 дугаар батны монаркист хуучин хэвлэл байдаг. Би хэлсэнчлээ би номон дээр айгүй их зурж тэмдэглэж уншдаг болохоор хуучин хэвлэлийн ном амиг болохгүй тул ингээд юм шинэ хэвлэл авсан. Харьцуулаад ер нь ингээд уншихад гайгүйсэн. Гайгүй таарад байсан шүү дээ. Зүрсэн юм бол байхгүйсэн. Ямар ч тач Манан Бодангийн 2 цуврал байна. Монголын дүрслэг би өмнө нь яг энэ зохиолчийн шүгдэн уншиж ийсэн. Яг үнийг хэлэх би шүгдэн уншаад надад тэмчих таалагдаагүй. Их тэрхий өндөр хүлээлт тавьсан юм шиг санагддаг байхгүй юу? Тэр номыг авах уншихтаа. Тэгээд үйл явдлууд нь яг гоё гэхдээ би эцэс тэр номын гол утга санааг ойлгоогүй юм шиг санагддаг. Дараа нь миний хайртай зохиолч Гарт Бэлгмүний гаргаж ирсэн Амьд бус амьдрал байна. Өөр танарт гоё юм оруулах уу? Гарын үсгтэйгээ миний нэртэй. Би нэг бол хэзээ заахгүй 22 он авч ирсэн байна. Энд Амьд бус амьдралсад 2 нь байна. Сүүдэргүй хүмүүсээс байгаа юм байна. Тэгээд Амьд бус амьдралсад 1 гээд 3 зохиол нь багтсан байгаа. 5 hours later. Яг хамгийн түрүүнд үлгэрийн номнуудаас эхлэе гэж бодлоо. Энэ Монгол ардын үлгэр гээд дээр үеийн хэвлэлттэй ийм ном байгаа байхгүй юу? Тэгээд би саяхан Номын Баяр дээрээс авсан яг ямар нэгэн бэртэлгүй биш ээ. Хууцн урагдаагүй цэвэрхэн бараг цоо шинээрээ энэ ном болохоор 150-аас эхэлж исэн. Би энийг 20 мянгаар авсан. Яагаад тэгэхээр нэлээд хэдэн хууцнаас дутуу. Тэгээд дээр нь сарааччихсан. Яг зарим нэг үлгэрүүдийг унших боломжгүй ч гэсэн дийлэнхийг унших боломжтой гэж үзээд энэ номыг 20 мянган төгрөгөөр авсан байгаа. Тэтэд хүрийн үлгэр гэдэг ном байна. Энийг дунд ангитал уншдаг байсан баха. Байнгын ном уншдаг гэж бол би өөрийгөө хэлэхгүй. Гэхдээ аль болох ингэж унших гэж хичээдэг юм баггүй юу? Тэгээд тэр оролдлого маань ер нь бол дунд ангиас эхлэлтэй. Энэ номыг уншиж байсан. Дуусгаагүй. Гэхдээ дуусгана. Энэ ном айгүй сонирхолтой. Монгол зурагтны үлгэр гэдэг ном байна. 2 дугаар төвтөн байна. Надад 1-р төвтөн байдаг байсан юм аа. Энэ тухайн үед 15 мянган төгрөг гэсэн байна. Одоо энийг би Номын Баяр дээрээс яасан чинь 300 гэсэн баха. 2 бот нь хоёулаа нийлээд 300 ч гэлгүй.
аюу үнэтэй юм хэлсэн шүү. Энэ номыг авах гэсэн чинь би бүр сонсчод шок нөрсөн. Дараагаар нь яг зүгээр ингээд ийм бодож сурцгаая гингүүтээ. Одоо бидний хамгийн сайн мэддэг, хамгийн алдартай үлгэрүүд энэ дотор орсон байдаг хгүй. Тэгээд нэлийн хуучирсан. Энэ дотор 13 үлгэр байна. Номын баяр дээрээс авч исэн And Publishing-аас авсан Монгол ардын шилмэл үлгэр 1 2 багцаараа аваад 35 байсан. Дангаараа нэг нь 25 гэсэн байна. Энэ номыг авсан маа. Энэний гэхдээ би яг зөв сонголт уу, буруу сонголт уу гэдэгтээ эргэлдэж байгаа ч гэсэн гайгүй хаа. Нэлийн олон үлгэртэйсэн. Би өөрийнхөө яг ингэж үлгэрийн ном цуглуулад байгаа вэ гэхээр би нэг зураг зурах хэрэгтэй байхгүй юу? Тэгээд тэр зурагныхаа сэдвийг нь үлгэрийн ном гэж би бодоод байгаа юм. Үлгэр гэж бодоод байгаа юм. Тэгээд харж илвээ. Хүүхдийн уран зохиолын дээд 1981 он. Энэ дотор шүлэгч байсан, үргэлжсэн үгийн зохиолууд ч байсан. Харцгаая. Яруу найраг байна. Дараагаар нь үргэлжсэн зохиол, тэгээд жижиг кино. Ийм бас хүрхэн дээр үе ном байна. Дараагийнх нь зүрхний 5 өнгөн гээд бас яг адилхан харт бэлгүүн зохиолч. Гэтэ би энэ дээр бас гарын үсгтэйгээ байна. Гэтэ миний нэр алга. Намрын намын баяраар авч ирсэн юм. Ховцны шүүгээ, амьд ус амьдрахсад 3, гэмт хэрэгтний өдрийн тэмдэглэл, вирагийн өдрийн тэмдэглэл гээд. Чожид дагны тууж гэсэн юм хөрхөн нэг юм байна. Хамгийн сүүлд нь ших гэд байж байна. Энийг бас номын баяр дээрээс тухайн үедээ авч ирсэн. Одоо Монгол комик гэх юм уу? Надад үнэхээр таалагдсан зэв. Хар цагаан дөө. Тэгээд үйл явдал нь гоё. Гэхдээ энэний 2 дугаар ботн гараагүй юм шиг байсан. Энэ юу гардаг вэ гэхээр ер нь бол cannibalism. Надад яг битээрээ байхгүй найздаа зээлүүлж гисэн нэг ном баа. Тэр нь болохоор Панан гэдэг зохиол. Би уншчихсан. Би уншсандаа харамсдаг. Би бас уншсандаа баярлдаг. Аюу гонигтай унсан хүн л ойлгоно. Тэгээд би Панан яг уншиж дуусчаад өгтлөө хэлжсэн. Тэгээд яг уран монгол хэлнийхаа хичээл дээрээс Панангийн талаар ярьж байхдаа ингэ семинараа тавьчихтаас нэлээ их байсан. Тэгээд найз маань уншиж үзье гэдгээр авчихсан байна. Орчуулгын номнууд. Ихэнх нь орчуулгын уран зохиолууд. Мояны мэлхий гэдэг ном байна. Уншаад дуусчихсан. Надад үнэхээр их таалагддаг. Дахин уншмаар санагддаг номнуудын нэг. Надад Аз зохиолчдын ном, дээр тусмаа хятад зохиолчдын ном, монгол зохиолчдын номтой ижлэн санагддаг байхгүй юу? Яагаад тэгэхээр за би ганцхан Мояны номыг уншичаад гаргаж байгаа дүгнэлч үү за. Ганцхан ингэ Мояны мэлхий гэдэг номыг уншихад ер нь бол тэр гадаад байдлыг дүрсэлж байгаа илэрхийлэл нь тийм уран яруу тансаг санагддаг байхгүй юу? Жишээлх юм бол Нацаг дорж байгаа зохиолууд дээр Монгол ахыг үнэхээр гоё уран яруу нүдэнд харагдтал бидний одоо үед нэг ашиглаад байдаггүй хэлгүүдийг ашиглаад биччихсэн байдаг шүү дээ. Тэгээд яг Мояны мэлхий гэдэг номыг тийм баггүй юу? Тэр гадаа зүгээр л нар тэнгэрийн хаяа улаагаад нар жаргаж байгаа байдлыг гоёор хэлдэг ч юм. Энэ бол зүгээр жишээ шүү. Тэгээд тэнцэнээс би нэг айгүй хичээл зүтгэл гаргаж уншиж ийсэн. За харж их юм бол ингээд урталтай юу таад өнгийн тусгаарлагч болгоно нь өөр өөрсдийн сухтаа санаатай. За жишээлх юм бол гурвалжин байх юм бол таалагдсан ишлэл бэр ихтэй яхаа би өршөөл ирэхээр ирлээ хэмээн аваагийн хашааны гол зогсоод өгүүлнэ. Монгол мэй чанарыг хайрцагт хийгээд ширээн дээр тавьжээ. Энэ юу гардаг вэ гэхээр яг тухайн ихтдийн нэг хүүхдийн бодлогын үед их чинь өөр хүндүүлэхийн эмч ахгүй тийм өөр хүндүүлэх хийдэг. Тэнгүүтээ гэр бүлийнх нь нэг хүнийх нь эхнэр нь ингээд дахиад жирэмсэн болсон байхгүй юу? Ер нь бол манай гол дүрийн залуугийн эхнэр жирэмсэн болоод тэгээд та ахуулахгүй бол болохгүй бид нар улсынхаа
бодлогыг дагах ёстой гэдэг үүднээс ингэж хүүхдийг нь авч явахтай хаалганд нь хүндрэл гараад тэгээд үүд олчдөг. Тэгээд тэрийг нь ингээд гэрээхэндээ буцааж авчирч өгч байгаа тухай гарч ирдэг байгаа. За гайхалтай дүрслэл гэдэг хэсгээс нь би танарт уншиж өгье заяа. Зүгээрээ ердөө 66%. Цонхны цаанд илбэхэд дэлгэсэн наран цэцгүүд салхинаа гайхаж цангаж аянсан явуулын гижин шиг болт цогийнүүд дээгүүр нь эргэлдэн ниснэ. Яг иймэрхүү дүрслэл орчин үеийн Монгол зохиолд жаахан харагддаггүй юм шиг санагддаг. Тэгээд ийм болохоор гоё дүрслэлтэй ном уншаад тэр дүрслийн төсөөлөх төртэй. Энэ миний хувьд бол 5-аас 5 ном үйл явдал нь гэсэн гоё. Гэтэ орчуулгын номнуудыг уншихад надад нэг гонхтой санагддаг юм байдаг. Тэр нь хятад бол хятад, англи бол англи. Би монгол хүн болохоор би тэр хятад философиг сайн ойлгохгүй. Би хичнээн энэ номыг олон дахин удаа уншсан ч гэсэн би тэр соёлыг нь мэдгүй, би тэр философиг нь мэдгүй. Би хятад хүн биш болохоор энэ номыг хятад хүн уншсан шиг хэмжээний тэгж гүн ойлгохгүй юм шиг санагддаг байхгүй юу? Одоо яг үүнтэй адилхан Монголд ирээд Монголын хөдөө амьдарч үзээгүй, Монголын хөдөөг харж үзээгүй хүн нацад орж байгаа юм ч юм уу, явуулангуайн, за чононгой шүлгүүдийг, зохиолуудыг уншаад бидний шиг сайн ойлгохгүй юм шиг санагддаг. Тэр нь надад жаахан гонхтой санагддаг. Би өмнө нь энэ зохиолчийн энийг уншиж дуусчаад надад аягүй таалагдаад дараагаар нь би Дарсны уран авч уншсан. Таалагдсан л та. Гэтэ мэлхийг бол гүйцээгөө. Гэтэ Дарсны уран бол аягүй эвгүй ном. Дараагаар нь бидний доторх гэрэл гээд Мишель Обамагийн гаргасан ном байна. Би нэг тухайн үед сэтгэл хөдлөлтөө хит автаад авчихсан. Ерөөсөө дэлхийж харж үзээгүй. Хэмжээ нь жаахан том санагдаад идэм ба. Хатуу автастай. Одоо яг ингээд зөөлөн автастай хэлбэрийн гарсан байсан л та. Тэгээд уншаад таалагдах юм бол зөөлөн автастай хэлбэрийг нь авъя гэж бодож байгаа. Дараагаар нь Винсент Ван Гогийн нүдэ бичсэн захидал. Ер нь энийг уншихад тухайн хүний номдрыг нь уншиж байгаатай яг адилхан. Надад таалагддаг бас дуртай ишлүүдээ ч гэсэн тэмдэглээд авчихсан. Өөртөө үлдээн гэж боддог номон дээр би хайр наргууд зурж боддог. Одоо энэс би танарт нэгийг уншиж өгөх юм байна шүү дээ. Чи зураач биш гэж өөртөө эргэлзвэл даруйхан биерээ аваад зураг зур миний дүү. Энэ ингээд би өөрөө зураач зурдаг болохоор надад жаахан гоё тотон санагддаг гэх юм уу. Тэгчээсэй гэж боддог юм нь Винсентийн өөрийнх нь зурагнууд буюу за алдартай уран бүтээлүүд биш хар зурагнууд, скетчүүдийн таталбаруудыг ийш нэг ганц нэг их жолтгой ингээд голт нь оруулаад өгсөн бол гоё ээжтэй гэж би боддог. Дараагаар нь Мастер Маргарита 2-ын уншиж эхлэегүй шинээрээ байгаа. Энэ ном би дуртай. Энэ ном надад таалагдсан гэдэг би яач мэдрээд байгаа. Гэтэ үгүй ч гэж магадгүй. Энд чинь сонгодог зохиол тэгээд уншиж дуусгана. Энэ гэхдээ надад энэ Гатандалын хавцан таалагддаг зөө. Англи хэл дээр энэ номд зарагддаг англи хэл дээр хувилбар нь бүр амар гоё гадна хавцтай. Яагаад тэр хавцыг ийшээ хийж болоогүй юм болоо гэж би их боддгоо. Дараагаар нь Далай хаан буюу Хувлай хааны тухай гадаад хүний бичсэн ном байгаа. Гадаад хүн Монголыг хараад бичиж бичил, Монгол хүн Монголыг хараад бичих бичил хоёр өөр санагддаг. Тэгээд гадаад нь байна. Энийг би саяхан номын баяр дээрээс авсан. Тэнгэрлэг ат атнууд Divine Rivals 2 дугаар бүтнүүдгүйгээр нэгж хэлсэн. Би энийг YouTube буюу BookTube-ээс олж мэдчихсэн. Тэгээ надад BookTube дээр чинь ингээд ютуберууд энэ номыг уншаад за 5 өглөө ийм үйл явдал гардаг гэж ярьдаг шүү дээ. Надад тэр нь гоё санагдаад би нэг авч ирсэн. Ер нь бол ингээд Bookstagram, BookTok, BookTube-ээс аль болох тэднийг нөлөөнд автахгүйгээр ном авах гэж хичээдэг. Гэхдээ тэднийг үзээд надад таалагдчих юм бол үнэхээр таалагдаад авъя гэж бодоод удаан ингээд тоочлоод явах юм бол тэр номоо авчдаг. Тэрний нэг номын нэр хараахан уншиж эхлэегүй. Дахиад нэг нөлөөнд нь орж авчихсан ном болохоор 6 хэрэг байна. Эхний бүтийг уншаад дуусчихсан. Надад үнэхээр их таалагддаг. Тэгээ таалагдаад би 2 дугаар бүтийг авсан боловч
2-р битийг уншиж эхлэх гэхээр яг 1-р ботчгийг ингэж би орж уншиж чаддаггүй байхгүй юу. Гэхдээ ямар ч тач ингээд энэ хоёрыг бол уншиж дуусгана. Надаа ингээд 2-р битэнд хаалгадасаа гэж маш их хүсэж байна. Яагаад тэгэхээр миний дуртай зохиолч гэснээ эхний номонд хаалгачаад 2 дахь номонд хаалгахгүй байвал хэцүү шүү дээ. George Orwell-ийн 1984 гэдэг ном байна. Уншчихсан, таалагдсан. Энэ номыг надад хамгийн анх англи хэлбэр дээр төрсөн өдрийн билегээд иржсэн баха. Дараагаар нь ээжтэй жүжигийн үзэх болж таараад тэгээд би жүжигийн үзэхээс өмнө энэ нэг уншиж дуусгана гэж бодсон боловч амжаагүй. Тэгээд жүжигийн үзэхдээ ер нь бол нэлээд их уншсан байсан шүү. Бүр өдөр шөнө нүцээр хагаад иймэрхүү л байсан баг. Жүжигс таалагдсан, ном маань таалагдсан. Эцэг энэ бол ингээд яг юм социализм, капитализм талаар гардаг. Энийг уушаад би бүр нэг хэсэг үнэхээр готарч ийсэн. Хичнээн гоё нартай цэлмэг өдрөөсөн ч гэсэн надад бол юм бүрхэг саарал энэ намын өнгө аяс чинь угаасаа өмсдөг хувцсан саарал нэг юм хаврын шороо хавсрахтай юм бүрхэг өдөр шиг ном баггүй юу. Тэгээд хачаахан сэтгэл готролд оруулмар санагддаг тийм ном. Үнэхээр бидний одоо амьдарч байгаа нийгэм яг ийм ном шиг байдаг бол яана гэж бодмоор тийм ном дахин уншмаар ном байна. Одоогийн биднэрт ингэж байгаа хэрэгтэй юм шиг санагдаж байна. Тийм. Өөрсдийн хүчээр хийж чадахгүй ажлыг хаан ч юм байдаг хороо зохицуулах үүрэгтэй ч тэдэн цонхны хүрээний засварыг гэхэд 2 жил хүлээлгэж байж хийх жишээний. Ингээл юм бодогдуулаад байлаа. Яг миний хувьд хамгийн аимшигтай санагддаг хэсэг нь болохоор мэдээллийг өөрчлөх хэсэг байдаг. Мэдээлэл биш бүр түүхэн баримтыг өөрчлөх хэсэг байдаг. Жишээлх юм бол би өчигдөр 5,000 төгрөг үрсэн. Тийм бахад би өчигдрийнхөө зарлагыг ингээд өөгүй би өчигдөр 500 төгрөг өрөөд 4,500 төгрөг хадгалсан. 4,500 төгрөгийн хадгаламжтай байгаа гэдэг. Энийг ингээд өдөр болгон өөрчлөөд тэгэнгүүт ингээд жишээлх юм бол одоо манай ээж би л ингээд ээж нав 50,000 төгрөг өрсний мэдээ ингээд тэр мэдээллийг хотлохыг тийм мэдэж байгаа ч гэсэн миний охин 4,500 төгрөг хадгалсан гэд бүлээн зөвшөөрөхөөсөө аргагүй. Хичнээн ингээд 1000 өөрчлөхийг хүссэн ч гэсэн өөрчлөх боломжгүй нийгэмд энэ хүн амьдардаг байхгүй юу? Тэр нь үнэхээр хэцүү санагдав. Их чөлөөгүй мэдрэмж гэх юм уу? Сүнсний тухай бурхадтай гэсэн ярилцлаа. Энэ номыг бас эхлүүлээд хайцсан энийг уншиж дуусгана гэж боддгоо. Би энийг нэг хүний нөлөөнд өртөөд авчихсан юм аа. Агима биш. Дарья юм байна. Daria's Book Boutique гэлөө. Тэр ихчийг аягүй үздэг. Тэгээд тэр ихчийг ганцхан номны төлөө тийм их зээл амьдралынхаа маш их цаг хугацааг зарцуулсан их зээл хийсэн ном яг яадаг ном юм бэ гэж бодоод энэ номыг авчихсан. Уншиж эхлээд тусгаагүй. Уншиж эхэлсний хувьд бол би хэлсэн. Анимегийг үзчихсэн. Тэгээд энэ номыг яг аниметэйгээ ижилхэн гэж бодоод оолхолоор надад ингэ сонирхолгүй санагдаж байж магадгүй. Гэхдээ аниме ном хоёр нь бол аниме энэ номоос сэтгэвлэж бүтээсэн гэдэг болохоос шүү дээ. Муракамигийн Эмсгүй эрс гэдэг бэлгэнд ирсэн ном байна. Би 1984-ийг уншаад айгаад ч гэжтэй химагийн таалагдахгүй. Тэгээд Муракамигийн номонд нэг тийм гар хүрхээ болчихсон. Ингээд чүрч авч уншихаа болчихсон. Тэгээд ямар ч тач нэг удаа боломж бол олгоод үзэн. Боломгүй бол тэгээд зараад ч юм уу хандвлаад нэг тийш болгоно. Сайхан авсан Франц Кафкагийн Шүүх ажиллагаа гэдэг ном байна. Би сүүлд Франц Кафкаг аягүй их сонирхож эхэлсэн. Яагаад гэхээр бас ингээд интернетийн нөлөөнд автаад л байгаа юм л да.
Достоевский илүү Шекспирийг Франц Кафкатай айгүй харьцуулсан ишлүүд гарч ирдэг. Энэ бол зүгээр жишээ шүү. Энэ зүгээр цэвэр жишээ. Жишээлх юм бол хайр гэдэг зүйлийг одоо Франц Кафка илүү гэгээлэг гоё зүйл гэж харж байхад Достоевский илүү Шекспир ингээд аюу баруун талаас нь хардаг. Тэр хоёрын нэг эффект дээрх ойлголт нь эсрэг тесрэг өөр байдаг. Тэр нь надад гоё санагдаад би Франц Кафкагийн номнуудаас эхэлж уншия гэж бодож байгаа. Тэгээд үргэлжлүүлээд Достоевский юм уу, Толстой ч юм уу, Шекспир ч юм уу тэдний номнуудыг уншия гэж боддгоо. Арьсан хөрөнгөн Мадонна байна. Би номон дуртай. Хоёр дахь уншиж байгаа энэ үртэл нь яваад хайсан байна. Үнэхтэй ном айгу сонирхолтой эмэгтэй, сонирхолтой залуу хоёрын ийм үнэхтэй хайрын түүх гэх юм уу. Гэтэ би энийг бол тэр хоёрын хайрын түүхийг би гүнхтэй гэж бол хэлэхгүй юм байна. Яагаад тэгэхээр тэр хоёрын хайр үнэхээр гоё. Гэхдээ ялцчихгүй амьдралын ирэхээр тэгж таарсан юм шиг санагддаг. Өнгөнгийн номнуудаас тэнцэнээс би Жамилийг уншиж исэн. Бас адилхан ногоонтой. Би Жамил дуртай гоё. Арай гоёор хайрын түүхэн дуустдаг. Гэтэ Жамилийн хийсэн үйлдэл дээр штэ хоёр талтай. Би Жамилийн үйлдэлийг дэмжин бас дэмжихгүй. Нэг би ч гэсэн ингээд Жамил өрнөсөн бол тэр үйлдэлийг хийх лээсэн баг л та. Би ганцхан оров. Би ингээд хороод ганцхан амьдрын. Хороод ихэд тэр ночиг хүн өмнө байгаагүй, ирээдүйд ч байхгүй. Би тийм л гоё өвөрмөц хүн болохоор би аз жаргалтай амьдрахыг хүснэ. Аль болох эрэг гоё амьдрахыг хүснэ. Гэхдээ би нэгэн талаараа би хаац цус нөхрөө хуурж байгаа гэдэг талаараа би Жамилээ дэмжихгүй. Айгүй юм эсрэг тесрэг. Дахиад бэлгэн дээрсэн Муракамигийн Эрэг дээр Кафка гэдэг ном байна. Дараагаар нь Толстойн Анна Каренина гэдэг ном байна. За би энэ номыг уншихаас өмнө жүжигийг нь бол 3 байна уу 4 удаа үзчихсэн. Нэлээд олон удаа үзсэн. Яг энэ чинь намар ууж уншсан юм. Надад ингээд нэг юм асуудал тулгараад тэгээд би энэ асуудлаас яаж гарах вэ гэдгийг би Анна Каренинагийн номыг уншаад би тэр асуултыг тавж гарах юм шиг санагдсан байхгүй юу? Тэгээд би уншиж байгаа явцдаа асуудлаа даваа гарчихсан. Энэ номыг жоохон эрт эхлүүлсэн байсан бол тэр асуудлаа хийж хүндрүүлэхгүйгээр шийдэх боломжтой л байсан ба. Яг ингээд надад яг би ийм төрлийн ном уншмаар байна гэсэн мэдрэмж ингээд дотроос гарч ирдэг гэх юм уу. За одоо надад ингээд жоохон шинжлэх ухааны ном ч юм уу ингээд жоохон ингээд хайрын асуудал байх юм бол юм хайрын тухай ном ч юм уу яг тийм мэдрэмж төрөөд уншдаг гэх юм уу. Тэгээд энийг уншаад голоос нь хайсан байгаа. Гэтэл мэдээж яриг уншиж дуусна. Хамгийн сүүлд нь Үе Хуагийн цэцэн одолцсон тэмдэглэлээр энэс цоош нэрээ өнгөхгүй болгоод ингээд гоё. Дараагийн категори руу орцгоё. Энэ бол англи хэл дээр уран зохиолын номнууд. Хамгийн түрүүнд миний үзэх дуртай хүүхэлдэйн кино буюу Хөндий хүчний уналт дээр гардаг гарын авлага номер 3. Энэ 1-2 нь байвал би авна. Тэгээд энийг айгүй хичээл зүтгэл гаргаж уншиж ийсэн зэ. Яагаад тэгэхээр штэ. Хүүхэлдэйн киног нь үзээд тэр хүүхэлдэйн киноны анги энэ номны одоо энэ хуудас тэр хүүхэлдэйн киноны хэддүгээр бүлгийн хэддүгээр анги вэ гэдэг нь хүртэл би бичдэг байсан гэж боддоо. Тэгээд ийм 2 ном ба. Нэг нь комик, нэг нь бас гарын авлага. Тэгээд Coffee Dictionary A to Z. Би номыг аваад ингэж уншдаг. Хаяа нэг. Яг гоё. Надад ихтэй иймэрхүү номнуудыг харчаад гоё контент хийвэл гоё юм шиг санагддаг байхгүй юу? Рeel үзээд за бүгдээрээ бодоод жишээлх юм бол энэ номны за Z төсгөний энэ юу юм болоо гэдэг ч юм уу. Тэгвэл гоё санагдаад байдаг. Тэгээд энийг бас англи хэлээр сайжруулахдаа ашиглаж байсан. Жишээлх юм бол энэ урталт нь хоосон зай байдаг. Тэрэн дээр мэдхгүй өгнүүдээ яг ингээд номныхоо ижилхэн өнгөөр биччихсэн. За
би яг тухайн үедээ syringe буюу тариу гэдэг үг мэдэхгүй л байсан юм шиг байна. Agitate гутгах, холих, сэгсрэх гэл. Иймэрхүү fiddle оролдох, эргүүлэх, extraction буюу концентрац, stirring буюу холих, гутгах. Одоо бол би эдгээр үгнүүдийг мэдээд байна. Тэгээд бас уншиж байгаа хэвчээ дахиад мэдгүй гарч ирэх л аа. Booktube-ийн нөлөөлөлт өртөөд авч исэн ном буюу The Little Life. Энийг уусаг хүн болгон бүр асгартлаа уйлдаг гэдэг захгүй. Би тэгээд энэ юу гараад тэгж их уйлдсан болоо гэж бодоод авч исэн бүр үнэхээр зузаан зөө. Тэгээд энэ номыг нэг л өдөрт нь уншиж дуусгана. Энэ угаасаа ингэж бичгийн хүртэл жижигнээд амар зузаан. Би ч хаа сүлдээд идэм аа. Тэгээ англи хэл дээр болохоор би ингэж энэ номыг бүрэн дуран ойлгохын тулд өвгнүүдийг орчуулж таарах бах. 1000-year-old boy. Мянган настай хүү. Absolute Elite-ийн дунд гүнзгий ингэж явж байгаад англи ном авч уншаал өстө нэрээ үгийг орчуулаад хичээлдээ суугаад ална гэж боддог байхад дунд гүнзгийгийнхаа хичээлийг барахгүй гэж хажуугаар нь юм ном унших. Эний бас тухайд энэ төр намаас хөр хүнтэй авч ирсэн юм. Тэгээд энэ номоо уншиж дуусганаа. Хэдийний өдөр. Тэгээд George Orwell-ийн 1984-ийн англи хэл дээрх хувилбар нь байна. Тэгээд англи хэл хэрэглэдэг байсан үе маань 12 дугаар анги гэж дуусчихж байгаа байхгүй юу? Их сургуулийн 3 жилдээ бол би тэгж их англи хэл хэрэглэх шаардлагагүй. Англи хэл дээр үздэг контент ч юм уу ном маань гэсэн багсан. Тэгээд англи хэлний чадвар маань бүр эрс муудсан. Одоо тэрнийг ингэ буцаагаад энэ зунгуулж авах хүсэл сонирхолтой байгаа болохоор аль болох номнуудаа сайн уншина гэж боддгоо. Дахиад нэг нөлөөнд өртөж авсан ном бол Hunting at the Line. Энийн хоррор хэсгүүдийг амар ингээд букстаграмаар яриад байсан аахгүй юу. Тэгээд яг тэр хэсгээс нь болоод би номыг сонирхож байсан. Sherlock Holmes-ийн complete short story-ийн энэ ингээд дотор 1-2 бүттэй айбуу жижигхэн фонт нь гэсэн жижигхэн тэгээд цаасан гоё богино түүхүүд юм шиг байгаамаа. Би яг Sherlock Holmes-ийн дуртай гэтээ номоор нь бол уншиж байгаагүй кинонуудыг үзчихсэн. Дээрээс нь монгол хэл дээр нэг суваг орчуулга гаргаад байдаг штэ. Тэрийг сонсох туфтай. Би өөрийнхөө төрсөн өдрөөр өөртөө бэлэн болгож хэмжижсэн Sherlock Holmes-ийн novels байна. The Lovely Bones гэдэг би киногийн үзэж таалагдаад хайж яжгаад энэ ном маань өмнө хайрлагдчихсэн. Тэгээд англи хэл дээрх үйлдвэрийг нь авсан байгаа. Alchemist байна. Алхимч энэ ном би англи хэл дээр сонссон. Тэгээд жахан таалагдаагүй ч юм уу нэг тийм онц сонирхолтой бол санагдаагүй. Тэгээд уншаад үзвэл бас арай өөр байх гэж бодоод номыг аль дээр авсан юм аа. Тэгээд ингээ байлгалаа. Stephen King-ийн Different Seasons гэдэг ном байна. Нэг хэсэг Stephen King-ээр Booktube бүр амьсгалж исэн баггүй юу. Тэгээд тэр үеийн нөлөөнд нь өртөөд авчихсан юм аа. Дараагаар нь Frederick Backman Anxious People. Энийг би зүгээр л English Books in English гэдэг номын дэлгүүрээс орж байгаа л харж байгаа л та завчхий даа гэж бодоод авсан. Тэгээд эхэндээ ч нэг сонирхож уншаагүй маа. Тэгээд сүүл рүүгээ сонирхоод уншсан чинь үнэхээр гоё ном. Эргэлтийн цэг нь гоё таалагдсан. Өөх юм байсан юм уу? Өөх тэгэнгүүт энэ нэгээ залуу хүн болон амьдрал үтсэн хүн хоёрын ялгааг нь харуулсан гэх юм уу? Аав хүү хоёрын дүрээр ийм аюу тум ялгааг харуулж чадсан юм шиг санагдсан. Энэ л ингээ миний дуртай номнуудын нэг. Ой санамжаа мартцаагаад унших ном гэвэл энэ. Зя хамгийн сүүлд нь last but not least All the Bright Places. Манай найзуудын төрсөн өдрөөр өгч ирсэн ном байна. Энийг хараахан уншиж эхлэхгүй байгаа. Тэгээд ямар ч тач
би амлаж байна. Ингээ хамгийн том 2 категорийн маань номнууд байсан. Одоо ганцхан категори үлдсэн байгаа юм байна. Энэ англи хэл маань болохоор бусад гэдэг англи хэл байгаа. Хамгийн түрүүнд номын баяр дээрээс авсан философийн товч түүх гэдэг энэ хөөрхөн ном байна. Энэ үнэхээр Софигийн ертөнц надад байдаг байхгүй юу? Тийм энэ дэр нэр дурдчихъя. Надад Софигийн ертөнц гэдэг ном байгаа. Манай найз түрүү уншигээд хэлчихсэн байгаа. Софигийн ертөнцийг уншихаас өмнө эхлээд философийн товч түүхийг мэдээд авчий гэж бодсон байхгүй юу? Би өмнө философи хичээл үзсэн. 1-р курст үзчихсэн баха. Тэр үедээ философи таалагдаад Софигийн ертөнцийг авч ирсэн. Тэгээд энэ нь бол цаг хугацаанд дарагдаад уншихгүй явсаар байгаад философиудаа мартчихсан. Тийм болохоор ингээ хөрхөн хурдан сэргээчээд дараа нь Софигийн ертөнцийг уншия гэж бодож байгаа. Буддын шашин гэдэг ном байна. Хэрвээ надаас асуух юм бол шашин шүтгүү гэж хэлвэл би шүтдэг ба шүтдэггүй гэж хариулна. Би бурхан байдагт л итгэдэг. Гэхдээ яг христийн бурхан юм уу, исламын бурхан юм уу, за буддаа юм уу гэдгийг хараахан урсгалаа сонгоогүй байгаа гэх юм уу та. Тэгээд христийг судалж үзээд, буддын шашныг судалж үзээд аль таалагдсан, надад ийм гой санагдсан төрөл рүүгээ би явна гэж боддог. Тэгээд хамгийн эхлээд миний амьдралд ойрхон байгаа гал нь буддын шашныг сонгож авсан байгаа. Ширээний стоик гэдэг ном байна. Энэ ном ба уншия гэж би маш их хичээдэг. Гэтэ өдөр болгон уншина гэдэг хэцүү. Өдөр болгон нэг хуудас уншина гэдэг бүр хэцүү. Тэгээд одоохондоо ингэж үлдээсэн байна. Дараагаар нь одоо англи үг цээжлэхгүй байхыг чинь харна. Энэ яг уу би буруу санааг бол хатаага баатарсан баха. Ингээс онолч гэдэг энэ ном байна. Энэ яг уу би жахан алдаа гаргаад авчихсан ном гэх юм уу? Энэ бол миний зуны төлөвлөгөө байна. Англи хэлцээгээд энэ ном 4-ээр давтна. Би ер нь л үнэхээр мартсан. Гэд сэргийн санаж байгаа болохоор заавал сургалтанд явах шаардлагагүйгээр сэргийн санах боломжтой байх гэж би найдаад байгаа. Эртний грек, эртний ромын түүх. Би нухартай од мөндрийн эртний грек ромын түүхийг сонсдог байхгүй юу? Хаана очиж зогсон бэ гэхээр Помпей хотын дайн дээр очиж төгссөн. Помпей хотын дайн руу яваад ирсэн чинь ингээд ойлгохоо байчихсан. Тэгээд хайчихсан байгаа. Тэгээд бас Амина ихчийн ярианы өнгө хэм маяг нь надад ингээд нэг тийм мэдэж өгдөггүй болохоор сонсгож байгаа төвхтэй байдаг. Уул нэг миний чиглэлийн байгаа штэ. Гоё зураг, урлаг тайлбарладаг. Гэхдээ ярианы хэм маягийг нь сонсоход надад төвхтэй санагдаад байдаг болохоор би сонсож чаддгүй. Амар хэцүү. Одоо тэглээгээд өөр хүнээр ярилтай нь штэ тий. Тэгээд тий санаас би зузаан номнуудаа жаахан буруугаар ашигладаг нэг юм нь энэ дотор шүү дээ. Та-даа! Лили цэцгийн нэлбэ байна. Би буруу санааг бол төгсөлтөөрөө ном өдөртөж шүү дээ. Миний надад иржсэн лилинүүдийг ингэ сайхан хатаамал болгоод ингээд номон завсраа хийчихдэг. Надад 2 ширхэг төл бичиг байна. Оксфордыг байна, Алтан гэрэл хоёр байна. За энэ хоёр бол юуг ярих вэ? Ойлгомжтой. Хамгийн сүүлд нь Монгол улсын түүх гэсэн ном байна. Хичээлийн зорилгоор авч исэн. Энийг яг хоо эхнээс нь нэг удаа дуусна уншижул хэрэгтэй л байх. Яг Монгол улсынхаа түүхийг уншчих юм байна. За ингээд миний бүх ном дууслаа. Үтсэнд баярлалаа. Надад нийт хэдэн ном байгааг би энд тоогоор харуулчихъя. Энэчнийгээ тэгээд муу адил өмнө нь байсан уншаад дуусаад зарчихсан хандилчихсан номнууд байгаа болохоор тэднийг оруулах юм бол хамаагүй олон тав гарч ирэх байхаа. Миний хандивт өгнө гэж бодож исэн номнуудыг би та нартай хуваалцъя. Хамгийн эхлээд энэ англи хэлний лавлах байна. Яг яашд өгдөг байх үедээ би айгүй хэрэгэлсэн. Тэгээд одоо нэг дараачихаа үйл үгүй юу. Дараагаар нь Сүнстэй хийсэн гэрээ гэдэг ном байна. За бэлтжих үедээ энэ номыг уншижсэн. Айгүй хэрэгтэй санагдсан болохоор бас дараачихаа үйл үе явуулж. Монгол бас их усан тэнгэрүүд гээд Дэн Брауны ном байгаа.
Надад бол Dan Brown-ы яг 3 цуврал ном байдаг. Гэхдээ би нөгөө хоёрын үнэхээр олохгүй байна. Бод нөгөө хоёрын хүн нөгөөд юм уу зарчна гэж баймааргүй юм аа. Гэрээсээ хагаад олохгүй байна. Дахиж Dan Brown-ы номыг бол уншихгүй. Da Vinci Code таалагдсан. Алдагдсан билет юм уу таалагдсан. Гэхдээ дахиж сонирхгүй энэ зохиолч номнуудыг гээд эднэрийг өгдөө. George Orwell-ийн Амтны ферм гээд энэ ном байна. Би энэ номонд хайртай өгмөргүй байгаа. Гэхдээ энийг тараачийн хүүхдүүд уншаад нэг юмыг ойлгож аваасай гэж би хүсдэг. Энэ жижигэнд гисэн доторх агуулга ойлголтууд нь маш том гүнзгий. Ингээд ойлгоод унших юм бол энэ ингээд одоогийн бидний бүх нийгмийг ингээд харуулдаг ном байгаа. Ээж бит хоёрын дан гэдэг нөгөө нэг Sam Cat хоёрын жүжигчин энэ жүжигчин буюу Janet McCurdy-гийн ээжтэйгээ хэр токсик байсан бэ гэдэг талаар гардаг ном. Би энэ номыг монгол хэл дээр нь уншина гэж бодож байгаад болоод аудио хэлбэрээр нь сонсчихсан байгаа. Дахиад Dan Brown-ы ном байна. Англи хэл дээр энэ номыг бол дахиж Dan Brown-ы номнуудыг уншихгүй. Та-даа гүхлийн хөдөлгөөр. Миний хамгийн хайртай ном, хамгийн анх намайг яг энийг бүр уншихгүй бол болохгүй гэхэд тийм байдал төрөжсэн 2 номын маань нэг нь байгаа. Англи нэр нь Mortal Engine гэдэг. За 1 2 дугаар 3 хэд нэлийн олон бүттэй байх шиг байсан. Хүүхдийн уран зохиол. Тэгээд энэ номыг өгөхөөр шийдсэн. Яагаад тэгэхээр энэ ном намайг номд унших тэр номын хоббитой болоход гараагийн маань тавьжсэн ном болохоор бас өөрний хүүхэд энэ номыг уншаад номонд дурлаасаа гэж хүсэж байгаа үднэс би номыг өгч байгаа. Дараагаар нь болохоор Apples Never Fall гэдэг энэ нэлийн тузан англи хэл дээрх ном байгаа. Уншаад дуусчихсан ер нь бол гайгүй ойлгомжтой заяа. Easy ном. Гэхдээ энийг чинь би ингээд мэдхгүй өгнүүдээ бүгдээрнгийн доотлоос нь түүгээд орчуулж явж агаад сүүл рүүгээ тэгээд залхуураад бэлчихсэн баа. Тэгмэртээ энэ номыг бас ингээд уншаад үзээсэй. Сот твист нь гоё ном. Яг эдгээр номуудыг өгнө гэж төлөвлөсөн байна. Би Dan Brown-ы нөгөө 2 номыг зүгээр үнэхээр хайгаад болох байна. Олчих юм бол би өгнө. Олохгүй бол одоо тэгээд яалтаа илүү. Надад ингээд ер нь юм хандив юмн дээр юм жоохон боддог юм байдаг аахгүй юу? Тэр нь болохоор одоо хүмүүс ингээд хандив сайн зүйл окей гэж боддог шүү дээ. Гэхдээ зарим хүмүүс ингээд хандивыг юм өмсдөггүй хувцас, өмсөх төөргүй хувцас бүр ингээд илэгдээд урагдчихсан тий бөөсөрчихсөн ч юм уу бүр ингээд өөртөө хэрэггүй гэдэг зүйл хандивлуу хийх юм шиг санагддаг. Надад болохоор хэрэггүй биш хэрэгэлдэггүй гэдэг үг айгүй чухал санагддаг байхгүй юу? Хэрэггүй гэдэг бол арай өөр утгатай юм шиг, хэрэгэлдэггүй гэдэг бас арай өөр утгатай юм шиг санагддаг байхгүй юу? Ингээд хууцсан дутуу ч юм уу аль эсвэл бүр аимшиг болцсон номнуудаасаа би бити хандивлаасай гэж хүсдэг. Та өөрөө уншаад мэдлийг нь авчихсан бусад хүмүүсийг уншаасай гэж боддог номнуудаа хандивлаасай гэж хүсдэг. Одоо янз бүрийн юу ааштай болсон болоогүй зохиолууд зөндөө байгаа. Тэднэрийг ингээд бити хандивлаарай. Яагаад гэхээр яг мөнхийн үсгээс зохион байгуулж байгаа энэ хандив болохоор орон нутгийн номын сан хүүхдүүдэд очих ном болохоор би ингээд хүүхдүүдийг уншаасай, хүүхдүүдэд хэрэгтэй гэж бодсон. За зарим нь яг ингээд англи хэл дээрх номнууд байгаа. Би өөрөө уншаад үзчихсэн ингээд хүүхдүүд уншуул сонирхолтой юм байна гэж бодсон номнуудаа өгж байгаа болохоор яг тэрнтэй адилхан хүмүүс ч гэсэн зүгээр нэг гэртээ ингээд зай ажиллаад бүр нэг аимшиг болчихсон номнуудаасаа бити өгөөсэй. Ягаад тэгэхээр тэр ном буцаагаад мөнхийн үсгийн ажилчид ингээд номнуудаа категорилоод янзлын штэ. Тэр үед л тэднэрт ажил нэмээд тэгээ баг хоббиэр хаягдгал. За ямар ч тач миний хэлхийг хүсдэг зүйл бол энэ хувцас амьдралтай ч гэсэн тэгээ бүр ингээд
нөхцөл нь гайгүй хувцас байж болно шүү дээ. Урагдаагүй за урагдсан гэсэн тэр урагдсныг нь цэвэрхэн оёод өгдөг ч юм уу, угаагаад өгдөг ч юм уу. Тэрнээс биш ингээд үцэд нь энэ тэндээ цуулчихсан ийм цамц ч юм уу гүрдээ битгий өгөөрэй. Аль болох энэ хувцсыг би хандвалахад энэ хувцсыг өөр нэг хүн өмсөх боломжтой юу? Энэ номыг хандвалахад өөр нэг хүн өмсөх боломжтой юу гэдэг өнцгөөс нь ингээд хандивын үйл ажиллагаанд оролцоосаа гэж би хүсдэг байгаа.